За одоо тохиолдож байгаа одоо энэ үйлрэл тохиолдож байгаа ханаад бол шинж тэмдэг ихтэй хоолой захтнах, хорсох, ханиалга олон хоногор үргэлжлэх шүн анахч вэ нүгээд шинж тэмдэг ихтэй байгаад байгаа. Тэгээд манай эмнэлэгт бол энэ төрлийн ханиаданд дуух эм тангууд дээрх саяын шинж тэмдэг болгонд тохирсон эм тангуудын эмчилгээ байна. Хоолой хорсож өгдөг тийм үү, хөндөрлөхт одоо банжи 15, хоолой зөөхөл 6 ухаар ингээд ханиадны шинж тэмдэг болгонд харсан эмчилгээ бол манай эмнэлэгт хийгдэж байгаа. За энэ шинж тэмдгүүдийг дарахад бол өшөө зүү төөн зэрэг эмчилгээ давхар ороод үр дүн сайн гарна. За мөн одоо өөр сүүлийн үед тохиолж байгаа асуудал бол ядаргаа нойрны асуудал элбэг байгаа. Тэгээд энэ байдалд хандахдаа бол үйлчлүүлэгчид маань нойрны юм уух зэргээр ингээд асуудалд хандах байдал ингээд анзаарэгдэж байна. Үнэн зүй нь бол ядаргаа нойрны асуудал болоо гэхэд би ерөнхий одоо асуудлуудыг эмчлэх хуйн шаруус зэрэг толгойн өшөө өвдөлт байна уу, үзүү нурууны хөшин чангаралтыг одоо намжаахаар байна уу, өшөө хий ядаргаа хий тэр биеийн хямралыг засахаар эм тав уух зэргээр ерөнхий энэ эмчилгээ хийж үжиж нойр сайжрах, бие ядаргаа арилгах гэдэг зүйлийг бас ойлгож авах хэрэгтэй. За мөн хувийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зогссон энэ цаг үед Монголын эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ хэвийн явагдаж байна. Өмнөх даатгалтай үеийн манай эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх үн тариф нэмэгдэж өөрчлөгдөлгүй. Одоо өмнөх үеийн тарифаар үйлчлүүлэгчтэй авч эмчилж байгаа.